Хорооллын дахин төлөвлөлтийг алдаатай хийх нь иргэддээч төрдөөч ашиггүй нийгмийн бухимдлын байгууллага нь өнгөрсөн жишээнүүдээс харагдаж байна. Тиймээс нийслэлийн шин төвүүдийг түшгэлсэн дахин төлөвлөлтийг сургууль цэцэрлэг төр хувийн хвшлийн үйлчилгээний байгууллагатай цогцоор нь төлөвлөж байгаа бөгөөд 2000 айлын газрыг чөлөөлөж 12000 айлын орон сууц барих энэхүү төслийн хөрөнгийн үнэлгээний дүнг иргэдтэй зөвшөлдөх ажил эхлээд байна. Хамгийн гол нь газар болон үйл хөдлөх хөрөнгө нь эзэмшлийн болон бичиг баримтыг маргаан зөрчилгүй байх шаардлагатайг сануулж байна. Хөрөнгийн үнэлгээний дундаж доотлол 120-аас 150 сая орчимтай байх шаны. Ер нь ямар ч байсан нэг зах зээл дээрээс хоёр орон сууц худалдаа авахд одоо дүүцгүүц хэмжээний бас юм үнэлгээ гарч байгаа. Гэхдээ үнэлгээ бол одоо бүрэн 100% хийгдэж дуусаагүй. Ажлын явц 50% та байгаа. Харилцан үнэлгээнд дээрээ тохиролцох ажил хийгдэж дуусангууд иргэдээс 3 сонголт авч байгаа. Нэгдүгээрт бас бэлэн мөнгөөр газрын төлбөрийг авах, хоёрдугаарт тухайн байршил дээр баригдах орон сууцнаас одоо метр квадратын одоо тулгалт хийж одоо харилцан зөвшөлдсөж орон сууцаа сонгох. Тэгээ энэ хугацаанд түрээсийн төлбөрийг одоо нийслэл буюу нийслэлийн орон сууцны корпорац даахаар одоо гэрээ хийх ажил мөн одоо 3 дугаарт бэлэн байгаа нийслэлс санал болгож байгаа орон сууцаар бас одоо газраа солих энэ ажлыг бас зохион байгуулнаа. Монгол улсын нийгмийн эдийн засгийн